Та бүхэндээ энэ бичлэг үзэх үеийн мэндийг хүргэе. За багш нь өнөөдөр та бүхэн 3 дугаар ангийн хүн орчин хичээлийн манай орон хаана байдаг вэ гэсэн хичээлийг орно. За бүгдээрээ дэлхийн бөмбөрцгөр аялцгаая. Бидэнд 3 найз маань мэдээлэл өгсөн байна. За эхний сурагчийг бүгдээрээ Болт гэд нэрлэе. За Болтын ах нь Орос улсад сурд юм байна. За энэ охиныг бүгдээрээ Хулан гэж нэрлэе. Хулангийн аав нь Хятад улс руу хуралд оролцохоор явсан. За энэ хичээл хийгээд сууж байгаа хүүхд бүгдээрээ Бат гэж нэрлэе. Бат харин Монгол улсад амьдардаг. За тэгээд Монгол улсыг хаана байдгийг та бүхэнд хэлж өгнө. За бидэнд дэлхийн бөмбөрцгөөр аялахын тулд дэлхий маань маш том учраас бид нар дэлхийг бол харах боломжгүй тийм ээ. За бид нар дэлхийнхээ дотор нь оршиж байгаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ дэлхийн биднэрт багсхан үзүүлээд нүдэнд ингэж харагдах боломжтой жижиг дэлхийн загварыг багсхан дүрсэлсэн загварыг глобус гэж нэрлэдэг юм байна. За глобус маань энэ бол дэлхий байна. Энэ бол глобус. За дэлхийн гадарга дээр хаана ямар улс байгаа глобус дээр өөр өөрөнгөөр юм дүрсэж өгдөг байх нь байна. Мэдээж бид нар глобус дээр улс орнуудыг аль зүгт байгааг мэдхийн тулд зүг чигийн тэмдэглэгээ хэрэгтэй. За хойд, зүүн, өмнөд, баруун гэж ярих нь байна. За эхлээд бүгдээрээ Монгол улсаа олцгоё. Монгол улс маань глобус дээр нил ягаан өнгөөр тэмдэглэгдсэн байдаг. Энэ улсад бид нар ажиллаж, амьдарч, сурч, боловсрч байна. За тэгвэл хөрш орнуудаа мэдцгээе. За хөрш гэдэг маань хөрш зэрэгэлдээ бид нар хөрш айл гэж ярьдаг тийм ээ. Зэрэгэлдээ улсуудыг хэлж байна. За Болдын ахын сурдаг Орос улсыг улбар шар өнгөөр тэмдэглэсэн байна. За манай орноос хойд зүгт оршдог маш том гүрэн байна. За Хятад улс маань Хулангийн аавын ажиллаар явсан улс маань Хятад улс байна. Манай орноос өмнө зүгт оршдог шар өнгөөр тэмдэглэсэн байна. За тэгэхээр ингээд газрын зураг дээрээс тухайн орны газар нутаг хил хязгаарыг харах боломжтой байна тийм ээ. За аялын тэмдэглэлийг бүгдээрээ харцгаая. За энд бас багш нь мэдээлэлээ ингээд хүснэгтэнд гаргаж нэгтгэж өгсөн байна. Монгол, Орос, Хятад улс байна. За хэн очисон бэ? Монгол улсад Бат амьдарч байгаа. Орос улсад Болдын ах, Хятад улсад Хулангийн аав амьдарч байгаа. За газрын зур дээр ямар өнгөөр дүрсэлсэн байгаа энэ өнгөөр дүрсэлснийг үргэлжлүүлсэн. За Монголоос аль зүгт байна? Бид нар Монгол улстай байгаа учраас энэ төвд байна тийм ээ. За хойд өмнөд гэсэн тэмдэглэгийг хийжээ. За бидний эх орон хоёр том гүрний дунд оршдог. За багш нь энэ дээр тайлбарлавал энэ зурган дээр тайлбарлавал Монгол улс маань хойд талаараа Оросын холбооны улстай, урд талаараа бүгд найрамдах Хятад ард улстай хилдэг далайд гарцгүй хуурай ийм онцлогтой газар байна. За тэгэхээр бид нар нэг юу гэдгийг Солонгос, Япон гэдэг шиг те арлаар хүрээлэгдсэн биш байх нь шүү дээ. Усан дунд оршдог биш, их газар, хуурай газарт оршдог байна манай Монгол улс. За глобус ашиглан дэлхийн хаанч байсан зүг чиг байршлаа төвөгөө олох боломжтойг бид мэдлээ. За ингээд аялал маань амжилттай дуусж байна. За та бүхэн гэртээ байгаа глобус дээр өөрийнхөө аж төрж амьдардаг Монгол улсаа олоорой. За хойд том Оросын холбооны улс, за өмнө оршдог бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улсуудыг газрын зураг дээрээс за глобус дээрээс олоорой.